За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн сонсголынхоо 2 дугаар шатаа 2 үдээс хойшийн сонсголоо эхлэе. Адяг шиг хүрэлцэн ирсэн байна. Манай дараагийн нэр дэвшигч хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнд нэр дэвшгээ илэрхийлэх хүсэлтэй өгсөн байгаа. За та 5-аас 10 минутанд багтаан өөрийнхөө талаар болон одоо хүний эрхийн комиссийн гишүүнээр сонгогдвол хийж иржүүлэх ажлын талаар танилцуулга хийх ёстой байгаа. Тэгээд захим орчинд байгаа бол ажлын хэсгийн гишүүд танаас асуулт асууж хариулт авах гэсэн юм дэгээр явж байгаа. Та бүхэн ер нь ерөнхийдөө өчтөрөөс хойш явж байгаа учраас нэлээд мэдээлэл сайтай байгаа бах. Ингээд та танилцуулга эхлэх үү. За, томилгооны сонсголд оролцож байгаа олон сонирхлыг зохион байгуулж байгаа ажлын хэсгийн гишүүд та бүхний өдрийн амгаланг ирээ. За, намайг цэхийн Ади шиг гэдэг. Би 1987 онд 10 жилийн 51-р дунд сургуулийг 1998 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн дэд сургуулийг 2016 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн дэд сургуульд хууль зүйн магистрийн зэргийг бол хамгаалсан. За, ажил мэргэжлийн одоо гарааны маань хувьд бол дэд сургууль төгссөнөөс хойш 1998-аас 99 онд хууль зүйн дотоод хэргийн яамд одоогийн нэршлэрээ тухайн үед бол хууль зүйн яам гэж нэрлэжсэн. Тус яамд сайдын туслах хүний эрхийн сургалт хариуцсан мэргэжилтнэр за 99-ээс 2000 онд хувийн хвшилт одоо архив бичих хэргийн ажилтнаар за 2000-аас 2003 онд Улсын их хурлын гишүүний орон тооны ажилтнаар за ингээ 2008-аас 2020 оныг хүртэл хүний эрхийн үндэсний комиссид сургалт сурчлагын хэлтэст хүний эрхийн боловсрал сургалт сурчлагаа хариуцсан референт, ахлах референт хэлтсийн даргын үүргийг бол гүйцэтгэж ирсэн. 2020 оны 1-р сараас эхлэн одоо комиссид захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүргийг бол төр орлон гүйцэтгэгчийн ажлыг бол гүйцэтгэж байна. За миний би нийт улсад бол 28 жил ажилласан. Үүнээс 22 жилийг бол би төрийн албанд 13 жилийг бол хүний эрхийн үндэсний комиссид одоо ажилласан байгаа. За комиссид миний эрхэлж ирсэн ажил албан тушаал түүний зорилт чиг үүрэг бол ерөнхийдөө энэ хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаан дээр бол голлон ажилласан. За энэ чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд за хүний эрхийн үндэсний комиссаас зохион байгуулж байгаа хүний эрхийн сургалтууд энэ сургалтын хөтөлбөр агуулгыг боловсруулах, сургалтын гарын авлагыг боловсруулах мөн энэ сургалтуудыг зохион байгуулах, сургалтын чиглүүлэгч буюу сургагч багшаар ажиллах гэх мэт үүргүүдийг бол хийхин зэрэгцээгээр бол хүний эрхийн одоо хэвлэмэл сурчлагын одоо бүтээлүүдэд илүүтэйгээр бол голлон анхаарч бол ажиллаж ирсэн байж байгаа. За ер нь бол энэ хүний эрхийн үндэсний комиссаас 2008 оноос хойш гаргасан хүний эрхийн төрөл бүрийн одоо сурчлагын одоо зурагт хуудас, брошюр, товхимол одоо ном товхимол, гарын авлага, хүний эрхийн илтгэл гэх мэт энэ бүх одоо бүтээлүүдийн 80 орчим хувийг бол би хамтран зүтгэгч нарынхаа хамт одоо боловсруулах одоо энэ хийсэн бүтээлүүдийнхаа техникийн болон одоо агуулгын редакцийг хийх, хэвлүүлэх, энийг олон нийтэд хүргэх, сурталчлах гэсэн энэ чиглэл рүү бол нэлээд түлхүү ажилласан. Эдгээр одоо хийж бүтээжсэн ажлууд дотроосоо бас тодорхой зарим нэгэн ажлыг онцолж дурдхан зүйтэй болов уу гэж ингэж бодож байна. За би энэ сургалт сурчлагын хариуцсан одоо чиглэлээр ажиллах хугацаанд 2008 оноос хойш Монгол улсад одоо энэ хүний эрхийн онлын судалгааг хэрэгжүүлэх чиглэлээр гаргаж байгаа хүний эрхийн сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дараагаар өнөө хүртэл ажиллаж байна. За энэ бүх хугацаанд бол нийтдээ 19 дугаарыг бол одоо эрхлэн гаргаж нийтийн хүртээл бол болгосон байна. За үүнээс гадна
бас бид хүний эрхийн асуудлыг эрдэмтэн судлаачид, иргэд, хүний эрхийн хамгаалагчдынхаа дунд одоо ярилцах, хүний эрхийн тулгымдсан асуудлаар хилцүүлэг, ярилцлах, өрнүүлэх чиглэлээр бас нэлээд олон одоо нөлөөллийн үйл ажиллагаануудыг явуулдаг. Энэ дотроос одоо нээлттэй нийгэм форумтай хамтран одоо 2012 оноос зохион байгуулж ирсэн хүний эрхийн одоо лекцийн анхны дугаараас ахуулаад 2016 оны хүртэл ингээ 32 дугаарыг бол бас хариуцсан зохион байгуулж энэ ажлыг бол чиглүүлж ажиллаж ирсэн. За үүнээс гадна миний бие бол үндсэн одоо чиг үүргийнхаа хүрээнд бас хүний эрхийн сургалтын үйл ажиллагаанд бас хувь нэмрээ оруулж ажилладаг. За хүний эрхийн комиссд одоо ажилласан хугацаанд нийтдээ би 112 удаагийн хүний эрхийн сургалтад бас оролцож тодорхой хүний эрхийн сэдвүүдээр хичээл заах, одоо сургалтыг зохион байгуулах, хүний эрхийн сургагч багшийн одоо 5 удаагийн сургалтыг одоо чиглүүлэн ажиллах, үүнээс гадна Аз номхон талаан бүсийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы сургагч багшийн сүлжээний гишүүнийхээ хувьд одоо хүний эрхийн комиссийн ажилтнуудыг чадварчуулахад чиглэсэн ийм сургалтуудыг бас зохион байгуулж ирсэн. За мөн бас миний одоо хүний эрхийн комиссд ажиллах хугацаанд энд байгууллагын одоо олон улсын хамтын ажиллагааны хүрээнд ажилтнуудаа чадварчуулах төрөл бүрийн одоо сургалт хөтөлбөрүүдэд бол оролцож ирсэн. За үүнийхээ хүрээнд бол 2014 онд бол Аз номхон талаан бүсийн үндэсний чуулган болон Раул Валенбергийн институтээс зохион байгуулсан хүний эрхийн номын сангийн менежментийн асуудлаарх энэ чуулга уулзалт сургалтанд бол оролцоод энэ арга хэмжээнээс олж авсан мэдлэг бусад хүний эрхийн үндэсний байгууллагуудын туршлага дээрээс бол санаа авч бид хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд бас энэ номын сангийн үйл ажиллагаа бол маш чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна гэдэг энэ санаан дээрээ тулгуурлан хүний эрхийн үндэсний комиссийн одоо дэргэд байсан одоо 3000 гаруй одоо номын фондтой номын санг цахим хэлбэрт бол шилжүүлэх энэ ажлыг бол анх санаачлан зохион байгуулсан. Энэ хүрээндээ бол комиссаас бол эрхлэн гаргасан одоо бүх ном тогтмол гарын авлагуудыг одоо цахим хэлбэрт шилжүүлснээрээ иргэд олон нийт эрдэмтэн судлаачид оюутнууд маань цаг хугацаа орон зайн хувьд бол ямар нэгэн хязгааргүйгээр энэ бүтээлүүдийг бол одоо хүссэн цагтаа татаж авч судалж мэдэх энэ боломжийг бол олгосон. За үүнээс гадна энэ номын сангийн одоо фондыг бол бид хүний эрхийн чиглэл ихтэй сургууль, хууль зүйн ихтэй сургуулиуд болон нийтийн одоо бүх номын сангийн одоо мэдээллийн сантаа бас холбож ингэж нийтийн хүртэл болгож ажилласан байгаамаа. За миний бие бол энэ хүний эрхийн соёлыг төлөвшүүлэхэд хүний эрхийн боловсролын чиглэлээр одоо гүйцэтгэжсэн энэ одоо ажил үүрэг хоримтлуулсан туршлага энэ бүхэн дээр ерөнхийдөө тулгуурлаад ер нь цаашдаа бас энэ хүний эрхийн чиглэлээр ялангуяа энэ шин тутам одоо үүсэн гарч ирж байгаа энэ өнөөгийн хүний эрхийн нөхцөл байдлууд асуудлуудтай уялдуулан хүний эрхийн комиссийн үйл ажиллагааны хүрээг цааш нь хэр үр дүнтэй ажиллуулж болох одоо сайжруулах одоо санаачлагад гаргах ийм боломжууд байна гэж харсны үндсэн дээр өөрийгөө бас хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнд нэр дэвшүүлж одоо дэвшүүлэх болцол шаардлагыг хангаж гин гэж үзэн бас нэрээ дэвшүүлж энд одоо та бүхний өмнө сууж байна. За миний би комиссийн одоо гишүүнээр томилогдвол бас юу хийх вэ, цаашд юунд анхаарах вэ гэдэг асуудлаараа бас та бүхэнтэй туршлагаа хуваалцъя, одоо саналаа хуваалцъя гэж бодож байна. Ер нь бол хүний эрхийн үндэсний комисс 19 жилийн хугацаанд Монгол улсад хүний эрхийг одоо хамгаалах одоо хөхүүлэн дэмжих чиглэлээр маш их олон ажлуудыг хийж ирсэн. Энд бол бас урд өмнөх энэ комиссийн ажилтнууд болон комиссийн одоо удирдлагуудын хийж бүтээсэн ажлын залгамж чадааг бол би үргэлжлүүлнэ. За ингэхдээ бол нэн тэргүнд би хүний эрхийн боловсролын асуудал, за тэр дундаа энэ орчин үед мэдээллийн урсгал одоо энэ цахим хэлбэрт шилжиж байгаа энэ цахим шилжилт буюу энэ мэдээллийн технологийн шин дэвшлүүдийг ашиглаж энэ хүний эрхийн боловсролын үйл ажиллагааг одоо иргэдэд хэрхэн яаж хүргэх вэ? Зорилтод бүлэг бүрт одоо чиглэсэн одоо тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн ийм агуулгаар боловсруулж ийм
хүргэх вэ гэдэгт бол илүү анхаарлаа хандуулж ажиллана гэж бодож байна. За үүнээс гадна хүний эрхийн үндэсний комиссийн энэ судалгааны дүн шинжилгээний ажлыг одоо энэ чадварыг бол дээшлүүлэхэд анхаарна. Мэдээж цаг болсон байна. За та тэгэд одоо оролцогчид асуулт асуухаар бас үлдсэн хийх хэрэгжүүлэх ажлаа хэлж таарах бах. За яг ишгээс асуулт асуухаа илэрхийлсэн Болор сайхан, Баяр сайхан, Тунгалаг, Сумьяа сүрэн, Батцэг гэсэн 5 оролцогч байна. Ган тулаг, Алтан гэрэл, Ууганбаатар, Үлзий сайхан, Нар мандах, Саруул, Мөнх зул, Ариуна, Туул, Зол заяа, Бадмараг, Инх цэцэг, Мая, Бадам арагч, Алтан туяа, Халиуна гэсэн хүмүүс бол одоо ажиллагчаар олцгоо илэрхийлээд одоо захим орчинд байна. За Болор сайхан та асуултаа асуух уу? За та бүхэн өдрийн мэнд хүргэе. Миний зүгээс нэр дэвшигчээс дараах зүйлсийг тодруулж асуумаар. Яг та консен гишүүн болох юм бол технологиг яаж анхаарч технологи ба хүний эрхийн асуудлыг харна гэж бодож байгаа. Ялангуяа өмнө оролцогчноос ч гэсэн асууж ирсэн. Тэр царайгаар тарих технологи гэмт хэрэг сурчлан сэргийлэх зорилгоор ашиглагч байдаг юм уу? Нэг бол худалдааны санхүүгийн байгууллага хүний био мэдээллийг ашиглаж байгаа. Иргэний бүртгэлийн сангаас мэдээллийг татаж авч үзэж байгаа. Зэрэг энэ тохиолдолд тухайн мэдээллийн сан хүний хувийн нууц зэрэг асуудлыг технологитой хэрхэн харж байгаа вэ? Хоёрдугаар асуулт маань ерөө та комиссийн гишүүн болох юм бол мегатагийн тунхаглалыг хөрсөндөө болгон хэрэгжүүлэх талаар юу хийх ёстой гэж бодож байна. Тэгээд албан захирлын өчигдөр асуугаад байсан асуултыг бас асуумаар санагдаж байна. Яг нэг бие даасан байдал хараат бус байдал гэдгийг та яг өөрөө хэрхэн тодорхойлж байгаа вэ? Дөрөвдүгээр асуулт маань болохоор та өөрийн удирдлагын шийдвэртээ санал зурсан эсвэл буруу шийдвэр гаргаж байгааг сүрж өгсөн удаа байгаа юу? Баярлалаа. За та микрофон асаагаад хариулаарай. За технологийн одоо шийдэл өнөөдөр биотехнологийн асуудлууд хүний эрхэд одоо хэрхэн нөлөөлөх вэ гэдэг хүрээнд бол асуултыг асууж байна гэж бодож байна. За ерөнхийдөө бол одоо мэдээж энэ биотехнологийн асуудал хурууны хээ уншиж байгаа гэдэг юм уу? Одоо хүний дүрсийг ашиглаж одоо гэмт хэрэгтнүүдийг олох гэх мэтийн одоо энэ аргууд бол дэлхий дээр бол дэлхийн улс орнууд бол хэрэгжүүлээд эхэлсэн байна л да. Одоо сүүлийн үеийн мэдээлэлээс ингээл харахад хятад улсад одоо гэмт хэрэгтнийг ч юм уу эсвэл олон жилийн өмнө одоо алга болсон хүүхдийг одоо тэр дүрсийг ашиглан олж авч байгаа. Гэх мэтээр одоо энэ асуудал бол технологийн дэвшил нэг талдаа бол одоо альва одоо гэмт хэрэг одоо терроризм ч гэдэг юм уу энэ зүйлээс урьдчилан сэргийлэхэд одоо илүү их ач холбогдолтой байгаа хэдий ч үүний цаана би нэг зүйлийг бол илүү их эрсдэлтэй гэж ингэж харж байгаа. Яг гэвэл энэ хүний энэ дүрс энэ хурууны хээ гэдэг бол тухайн хүний одоо цэвэр одоо хувийн одоо мэдээллүүд агуулгадчихдаг. Тэгэхээр энэ мэдээллийн аюулгүй байдал гэдэг бол нэлээд анхаарал татсан асуудал байж байгаа. Зүгээр энэ мэдээллийн аюулгүй байдал одоо алдагдсанаас үүдэж одоо хүний эрхийн одоо маш ирлэн зөрчлүүд бий болох эрсдэл бол би бол энэний цаана байна гэж үзэж байгаа. Тухайлбал яг жишээн дээр хэлэхэд би бас үндэсний глобал сангийн санхүүжилттэй одоо ХТХВ дох сүрэгийн одоо үндэсний зохицуулах зөвлөлийн гишүүний хуваар бас орон нутагт томилтоор ингээд ажиллаж явах хугацаанд эрүүл мэндийн байгууллагууд дээр яг энэ e-health одоо энэ программыг ашиглаж хүмүүсийн мэдээллийн сангийн нууцлалын байдал хэр байгаа болоо гэдэг зүйл дээр бас анхаар одоо сонирхож одоо нэг аймгийн эрүүл мэндийн байгууллагын статистикийн өрөөгөр санамсаргүй ороод за одоо та нар e-health програм ашигладаггүй яадаггүй ямар паспортоор яаж ордоггүй нэтрэгэл ингээд одоо тэр одоо интернет компьютерийнхаа дэлгэцэн дээгүүр одоо энэ мэдээллүүдийг бол нөгөө нэвтрэх нэр хаягаа ингээд нээлттэй тавьсан энэ төр байж байгаа. Гэтэл энэ мэдээлэл одоо алдагдах юм бол энэний цаана хувь хүний одоо эрүүл мэндийн болон одоо бусад одоо нууцуд бол задрах аюултай. Тэгэхээр энэ мэдээлэлд хяналт тавих энэ хяналтыг хэн хийх вэ гэдэг асуудал манад өнөөдөр маш сул байгаа болов гэсэн ийм
бодол байдаг. Өнөөдөр энэ хүний хувийн мэдээллүүдийг одоо дэлгүүртгэхэд хурууны шээг ингээл авч байна. Энэ хурууны шээг аваад энэ авч байгаа, энэ цуглуулж байгаа энэ дэлгүүрийн одоо том супермаркетууд, худалдааны байгууллагууд, энэ банкны үйл ажиллагаанд хэн одоо хяналт тавьж ажиллаж байгаа вэ? Энэ мэдээлэл алдагдахад одоо хэн хариуцлага хүлээх вэ? Энэ дээр бол хүний эрхийн үндэсний комисс болон энэ манай иргэний нийгмийн байгууллагууд бас идэвхтэй ингэж анхаарч ажиллах хэрэгтэй юм болов уу гэсэн ийм бодол бол надад бол байдгаа. За дараагийн асуудлын хувьд бол бие даасан одоо хараат бус байдлын талаар бол асууж байна. За хүний эрхийн үндэсний байгууллагуудын Парисын зарчимд бол хүний эрхийн үндэсний байгууллагын бие даасан байдал хараат бус байдал гэдэгт юуг ойлгох вэ гэж одоо гэдгийг бол нарийн тодорхой бол заасан байж идэг. За миний хувьд бол хүний эрхийн үндэсний комиссийг бол нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөлөөс одоо жил бүр магадлан итгэмжилж одоо өнөө хүртэл одоо A статусаа хадгалж ажиллаж ирсэн энэ бүх хугацаанд бол хүний эрхийн комисс руу бас за нэлээд 4 асуулт асууж учраас таны цагийг идэхээс унгаад тэгээд та тэгээд туслана. За ингээ комиссийн үйл ажиллагаанд гаднаас ингээд янз бүрийн байдлаар одоо нөлөөлөх ийм комиссийн үйл ажиллагааны талаар ингээ шүүмжлэх ийм янз бүрийн асуудлууд бол байдгаа. Зүгээр энэ бүх зүйл дээр бол комисс бол өөрийнхөө бие даасан хараат бус байдлаа бол хадгалж ажиллаж байгаа энэ нөхцөл байдлыг бол би хараат бус байдал гэж ойлгож байна. А нөгөө талаасаа бол одоо комисс бол хараат бус бие даасан байхын тулд бол тодорхой хэмжээний одоо бусдын одоо нөлөөлөлд автахгүйгээр хүний нөөцийн болон санхүүгийн хувьд бол тодорхой бол чадхтай бол байх ёстой гэж ингэж бодож байна. За миний хувьд хэрвээ хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр ажиллах юм бол одоо альва хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд одоо бусдын нөлөөнд автахгүйгээр өөрийнхөө одоо мэдлэг боловсрол хүний эрхийн одоо чиглэлээр баримталж байгаа энэ үнд зүйлдээ тулгуурлан бие даасан энэ шийдвэрийг гаргаж ажиллана гэж бодож байгаа. Энэ маань бол би энэ хараат бус байдал бие даасан байдлаа бол хадгалж ажиллаж байгаагийн маань нэг шинж болох байхаа гэж ингэж бодож байна. За дөрөв дэх асуулт нь болохоор хүний эрхийн зөрчсөн ямар нэгэн тийм асуудал байсан уу гэж асуух шиг болсон. Санал зөрсөн асуудал байсан уу гэж. За ер нь бол мэдээж төрийн байгууллагт би 22 жил ажиллаж байна. Энэ бүх хугацаанд бас хүний амьдралд янз бүрийн зүйл тохиолдно. За удирдлагатайгаа бол санал зөржижсэн тохиолдлууд бол надад байдгийм аа. Хит ч байдаг. За би энэс яг хамгийн сүүлийнхэн тохиолдлыг жоохон ерөнхий байдлаар хэлчихдэг юм уу гэж бодож байна. Би бол удирдлагаас гаргаж байгаа шийдвэр бол одоо хуулийг зөрчиж байгаа тэр тусмаа төрийн албаны одоо энэ хууль зөрчиж байгаа талаар бол урьдчилж бол сануулж исэн. За удирдлагын зүгээс бол миний тэр сануулж исэн энэ тохиолдлыг бол одоо саналыг бол хүлээж аваагүй тодорхой шийдвэрээ бол гаргасан. За энэ асуудлаар нь би одоо холбогдох одоо байгууллагад нь бол хандаж одоо энэ хүний эрхийн үндэсний байгууллага бол өөрснөө хуулийг дээдэлдэг хүний эрхийг одоо хамгаалдаг байгууллагын хувьд бас зөвхтэй шийдвэрүүдийг гаргах ёстой гэдэг өнцгөөс бол би хандсан. За тодорхой хугацааны дараа тухайн байгууллагаас бол хариу ирсэн. Хариу ирэхдээ бол за энэ хүний одоо тавьсан асуудал бол хууль зүйн үндэслэлтэй юм байна гэдэг одоо шийдвэр бол гарсан. Үүнтэй уялдуулаад бас манай байгууллагын одоо удирдлагын зүгээс бол албан ёсоор бас өөрчлөлт гуйжсэн юм бол тохиолдол бол байгаа. За болор сайхан тодорхойл. Өмнөх жилүүдэд комиссийн үйл ажиллагааг зохион байгуулж авах үед комиссийн үйл ажиллагааны зардлыг 50% хүртэл төрийн зүгээс бууруулж исэн тохиолдол байдаг. Та энийг бид асан эсвэл хараат бус байдалтай хамааралтай гэж харж байна уу? Энэ яг юу вэ? Тэгээд Меридагийн тунхаглал дээр ямар нэгэн санал байвал хэлээч. За Меридагийн тунхаглалын хувьд бол энэ 2015 онд батлагдсан санагдаж байна. Мексикийн одоо энэ Мерида хотод энэ доктортой хөгжлийн зорилтуудыг
одоо үр дүнтэй хэрэгжүүлэхэд хүний эрхийн үндэсний байгууллагууд хэрхэн одоо ямар одоо үүрэг ролтой ажиллах вэ? Гэсэн энэ хүрээнд бол одоо хүний эрхийн одоо дэлхийн холбооноос зохион байгуулсан энэ уулзалтанд орсон хүний эрхийн үндэсний байгууллагуудын одоо хамтын ажиллагааны үр дүнгийн хэрхэн хамтран ажиллах талаар одоо асуудлаа тодорхойлсон ийм баримт бичиг гэж харж байгаа. Мэдээж энэ доктортой хөгжлийн зорилтын болвол одоо энэ зорилт 17 зорилго болон энэ үүний дагуух одоо 169 одоо зорилт болвол шууд болон шууд бус байдлаар бол одоо хүний эрхтэй бол шууд холбоотой байдаг. Тийм учраас энэ зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хүний эрхийн үндэсний байгууллагууд бас өөрсдийнхөө мандат бүрэн эрхийнхаа хувьд хувь нэмрээ оруулж ажиллахаасаа гадна энэ үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулах, бизнесийн байгууллагуудад хэрхэн нөлөөлөх, одоо бизнесийн байгууллагын үйл ажиллагааг одоо хүний эрхэт суурилсан хандлагаар яаж явуулахад одоо хэрхэн анхаарах вэ гэх мэтийн маш олон асуудлуудыг бол тусгасан ийм тунхаг бол байгаа. За хүний эрхийн үндэсний комиссийн төсвийг бол 50% бууруулж исэн энэ асуудал бол комиссийн одоо хараат бус байдалд бол шууд нөлөөлөхөөр үйл ажиллагаа гэж бол би хардаг. Яагаад гэвэл өнөөдөр хүний эрхийн үндэсний комисс хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд төсөв санхүүгийн хувьд бол хүрэлцээгүй байна гэдэг бол үйл ажиллагаагаа бол бусдаас хараат бус бие даасан байдлаар явуулахад бас нөлөөлж байгаа. За нэг талаасаа бол энэ хараат бус байдал гэдэг зүйл бас бид одоо бизнесийн байгууллага юм уу эсвэл аль нэгэн олон улсын хөтөлбөр эсвэл ямар нэгэн шашны байгууллагын дэмжлэгтэйгээр одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ч юм уу энэ хөтөлбөрийн үйл ажиллагааг болвол хэрэгжүүлэхдээ одоо тухайн байгууллагынхаа нөлөөлөлд автах юм бол энэ бол цэвэр одоо хүний эрхийн үндэсний байгууллага хараат бусаар бие дааж ажиллаж чадахгүй байна гэж үзэх бол үндслэл болох одоо ийм нөхцөлийг бол бүрдүүлнэ гэж би үзэж байгаа учраас бас энэ төсвийн одоо ийм хязгаарлагдмал байдал бол энэ байгууллагыг үйл ажиллагаа явуулахад нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Ажлын хэсгийн шүү мөхсөх. За эхний асуулт молны тухайлтж болохоор бол хэлнэ үү? Таны амьдралдаа гаргаж ирсэн хамгийн том алдаа юу вэ? Гэсэн ихний асуулт. Алдаа гэдэг чинь хувь хүнийхээ хувьд за ажил мэргэжлийн хувьд аль нь яг зүгээр нөгөө уус алдаа хүн гэж яг зүгээр олон нийт хуваалцж болохоор хамгийн том алдаа юу вэ гэсэн юм асуулт. За би яг зүгээр зөвшөөрөл. За яг би зүгээр ажлынхаа хувьд бас нэг өөртөө одоо болтол би мартадаггүй нэг тийм алдаагаа бас хуваалцчихъя гэж бодож байна. Яа тэгэхээр би их хурлын гишүүний орон тооны ажилтнаар ажиллаж байхдаа бас тухайн гишүүнийхээ одоо бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах орон нутгийн одоо нутагт одоо үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр ингэж ажиллаж байсан. Ингэхдээ бас нэг орон нутгийн сониныг эрхлэн гаргадаг гэсэн. Тэгээд тэр сониныг одоо эрхлэн гаргах, тэр сонин дээр одоо мэдээллийг оруулахдаа би маш том алдаа гаргасан. Уг усгийн, найруулгын гэх мэтийн. Үүнээс хойш бол ерөнхийдөө бол альва энэ одоо олон нийтэд түгэж байгаа мэдээлэл гэдэг бол маш анхааралтай, маш хянамга одоо олон талаас нь хянаж одоо ингэж хэвлэж яахгүй бол хэдэн мянган хувь хэвлэгдэж одоо тэр маань тэр олон хүнд алдаатай мэдээлэл хүрдэг гэдэг энийг бол би өнөөдрийн хүртэл бол ой тандаа бол одоо байнга одоо ажил дээрээч хүртэл одоо санаж байдаг юм алдаа байж байна. За баярлалаа маш тодорхой хариуллаа. Хоёр дахь асуулт юу гэхээр энэ төрийн ордонд одоо нэвтрэх журам байдаг. За энэ дээр бол зөвхөн албаны болон үндэсний хувцастай нэвтрэнэ гэсэн юм заалттай. За дөнгөж өнөөдөр өглөө гэхэд бас энэ арга хэмжээнд орох гэжсэн нэг хүний гутал бол шаардлага хангаагүйгээд бас яг тэр журам бол ингээ байнга үйлчилдэг ийм асуудал бас яригдчихсэн. Тэгэхээр миний асуулт бол юу вэ гэхээр мэдээж энэчээ ажиллаж байгаа тий эсвэл одоо бид нар бол энэ албан ажлын журмаар одоо ирж байгаа хүмүүст бол албаны хувцастай байх нь бол зөв ёсны шаардлага мөн үгүй мөн бас энэ чинь энэ ажил үүргээ хүндэтгэж байгаа тий иргэдэд нийтийн ажил хийж байгаа учраас энэ хүмүүсээс бусдаар одоо жишээлбэл улсын хурлын гишүүдийн тойргийн төлөөлөгч иргэд бол ирж ингээд нөгөө чуулганы хуралдаантай танилцдаг тий одоо чуулганы нөгөө
хоёр давхарт гарч одоо яг өөрсдийнх нь сонгож явуулсан төлөөлөгчд яаж хууль хилцэж баталж ийн гэдэгт танилцаад явдаг тийм иргэд бас ирдэг шүү дээ. Жирийн иргэд. Тэр иргэд дээр бол энэ журам бас адилхан үйлчилж байгаа юм. Тэгэхээр миний асуулт юу гэхээр зөвхөн тэр иргэдэд үйлчилж байгаа энэ зохицуулт маань одоо тэр иргэд үйлчилж байгаа байдал нь өөрөө хүний эрхийн талаас одоо яг ямар тодорхой нэг эрхийг хөндөх үгүй юу? Ер нь тодорхой нэг эрхийг хөндөж ийн гэж үзэж ивэл зөрчих үгүй юу? Би бол нөгөө жирийн иргэд одоо парламентаа танилцахаар ирж байгаа дээр л асууж байгаа юм. Энэ дээр та бодол байр суурь үндэслэлээ хэлнэ үү? За миний хувьд бол аливаа төрийн үйлчилгээ бол иргэдэд бол нээлттэй, хүртээмжтэй байх ёстой. Энэ бол хүний эрхийн бас суурь зарчмуудын бол нэг. За мэдээж төрийн албан хаагчдын хувьд бол мэдээж одоо төрийн албанд баримталдаг ёс дүрмийг зайгаа бол дагалгүй яах вэ? За иргэдийн хувьд бол тухайн хүний амьжиргааны нөхцөл байдал одоо чадвах гэдэг зүйлээс хамаарч одоо иргэн болвол өөрийнхөө одоо боломжоор л бол хувцалж ирж байгаа. Тийм учраас энэ дээр бол ийм хит өндөр шалгуур тавьж үүнээс нь болж одоо хязгаарлаж байгаа асуудал бол энэ бол одоо би хүний эрхийг одоо зөрчиж байгаа зөрчлийн бас нэг юмаа гэж үзэж байна. Ийм учраас бас альва одоо дүрм журмыг бол боловсруулахдаа энэ дүрм журмын үйлчлэл хүнд хамаарч байгаа тий тухайн хүмүүсийнхаа хэрэгцээ шаардлага онцлогт тохирсон байна уу гэдгийг бол бас харж үзэх ёстой зүйлээ гэж ингэж үзэж байна. За их сайхан ажлын хэсэг шүү. Цахимаар оролцож байгаа хүмүүс асуулт асуух хүсэлтэй бол шин илэрхийлээд байгаарай. Бид нар бас эндээс хянаад байгаа шүү. За баярлалаа. Тэгэхээр миний хувьд бас яг өмнөх нэг асуусан асуулттай холбогдуулаад цаашаа явъя гэж бодож байна. Тэрний үг гэхээр Парисын зарчмын дагуу бие даасан хараат бус байдал гэдээ ярьсан л та түрүү те. Тэр яг энэтэй холбоотойгоор хүний эрхийн үндэсний комиссийн тухай хууль сая шинжилэн найруулагдаж батлагдсан. Энэ хүү шинжилэн найруулагдсан комиссийн тухай хуульд Парисын зарчимд хэр нийцсэн бэ? Мөн нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөл, хүний эрхийн хороо, эдийн засгийн нийгэмс соёлын эрхийн хороо гэд маш олон хүний эрхийн байгууллагууд тусгай хэлтэгчдийн зүгээс хүний эрхийн үндэсний комиссийн яг Парисын зарчимд нийцүүлэх талаар зөвлөмжүүд ирсэн. Тэр яг эдгээр зөвлөмжүүд энэ шинэ одоо хуульд хэр тусгалаа олсон бэ? Энийг яг тодорхой жишээтэйгээр хэлээд өгнө үү? Баярлалаа. За хүний эрхийн үндэсний байгууллагын чуулганаас одоо хүний эрхийн зөвлөлөөс бол хүний эрхийн үндэсний комиссийн одоо энэ хараат бус байдалтай холбоотойгоор хүний эрхийн хороодын одоос эргүүлж байгаа зөвлөмжүүдэд хүртэл одоо нэлээд дэлгэрэнгүй туссан байдаг. Мэдээж энэ дээр бол одоо хамгийн сүүлд одоо хүний эрхийн үндэсний байгууллагуудын дэлхийн холбооноос хүний эрхийн үндэсний комиссийн одоо магадлан итгэмжлэлтэй холбоотойгоор одоо магадлан итгэмжлэлийг өгөхдөө бас нэлээд анхааруулгатай өгсөн гэж би бол ойлгодог. За энэ хүрээнд бол 3 зүйлийг бол ерөнхийдөө онцлсан байна. Энэ 3 зүйл юу вэ гэхээр нэгдүгээр хүний эрхийн үндэсний комиссийн гишүүдийн энэ томилгоотой холбоотой асуудлыг бол онцлсан. Хоёрдугаарт энэ хүний эрхийн үндэсний комиссийн санхүүгийн чадхын асуудал. Гуравдугаарт энэ гомдлын шийдвэрлэх ажиллагаантай холбоотой асуудал дээр илүү их анхаараач гэсэн ийм зөвлөмжүүдийг бол өгсөн. За миний харж байгаагаар бол энэ шинээр одоо батлагдан гарсан хүний эрхийн үндэсний комиссийн хуульд бол ялангуяа энэ томилгоотой холбоотой асуудлыг бол нэлээд одоо олон талын оролцоотойгоор олон одоо талын оролцоотой юм бүрэлдэхүүнийг одоо бүрдүүлэхэд бас энэ сонсгол бол илүүтэйгээр чиглэж одоо хараат бус бие даасан гишүүдийг бол сонгоход одоо нэлээд нөлөө үзүүлнэ гэж одоо үр дүнгээ үзүүлнэ гэж бол бодож байна. За нөгөө талаасаа бол энэ зөвлөмжөд өгсөн бас нэг асуудал нь төсөв санхүүгийн асуудал байж байгаа. За хүний эрхийн үндэсний комисс бол энэ олон жилийн хугацаанд бол байнга л одоо санхүүгийн хувьд бол одоо төсөв хөрөнгө санхүүгийн хувьд бол хүрэлцээгүй гэдэг ийм асуудал яригдж ирсэн. За одоо миний харж байгаагаар бол
КАМС бол өөрийнхөө төсвийг шууд одоо улсын хурлд бол өргөн мэдүүлж одоо батлуулах ийм боломж бол нээгдэж байгаагаараа бас тодорхой хэмжээгээр бол энэ төсвийн асуудал шийдэгдэх байхаа гэдэг ийм байр сууриас бол харж байгаа. За хүний гомдол хяналт шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудал дээр бол за мэдээж тодорхой хэмжээний бол ахиц дэвшил бол байгаа. Гэхдээ бас эргэж хармаар бас санагдсан нэг зүйл байж байгаа. Энэ маань юу гэхээр нөгөө урд хуульд бол эвдрүүлэн зуршлах ажиллагааг эвдрүүлэх маягаар бол шийдвэрлэнэ гэд өмнөх хуульд бол байсан. За одоо бол энэ хуулиар бол одоо эвдрүүлэн зуршлах ажиллагааны журмыг бол КАМС одоо өөрснөө КАМС-ийн хуралдаанаар бол одоо баталж шийдвэрлэхээр бол тусгасан байгаа. За энэ журмыг бас боловсруулад явхад энэ эвлэрлийн үйл ажиллагааны явцад иргэд эвлэрлээс одоо буцах ч юм уу ийм асуудал гарахад одоо зохицуултыг нь яах вэ ч гэдэг юм уу бас эргэж хармаар зарим үед бас судлаачдтайгаа бас энэ хуулийг боловсруулахдаа одоо ажилласан энэ ажлын хэсгийн гишүүдтэйгээ бас ойлголцож ярилцаж одоо ямар өнцгөөс энэ асуудлыг одоо ингэж томьёолсон бол гэдэг дээр бас ярилцмаар одоо хувь хүнийхээ хувьд тэгж асуумаар зүйлүүд бас санагддаг юм аа. За захимаар нэг асуулт ирсэн байна. Мая гэж нэр оролцогч асуусан байна. Бичил уурхай дахь хүний эрхийн асуудал ялангуяа хүүхдийн хөдөлмөрийн асуудал дээр та хүний эрхийн комиссийн гишүүнээр сонгогдвол ямар ажил хийнэ гэж бодож байна вэ? Энэ талаар танд ажлын туршлага байна уу? За асуултанд хариулъя. За бичил уурхайн асуудлаар бол хүний эрхийн үндэсний КАМС бол ажиллаж ирсэн туршлагатай гэж би бол боддог. Мэдээж уул уурхайгаас үүдэлтэйгээр уул уурхайн бизнесийн үйл ажиллагаанаас үүдэн хүний эрхийн одоо нэлээд их зөрчлүүд бол гарч ирсэн. Энэ асуудлаар хүний эрхийн үндэсний КАМС одоо бусад одоо холбогдох байгууллагуудтай уул уурхай яам байгаль орчны яам гэх мэтийн одоо төрийн байгууллагуудтай хамтран 2010 онд бол уул уурхайн бизнес ба хүний эрх гэдэг нэлээд том хэмжээний одоо ийм олон улсын хурлыг бол зохион байгуулж ирсэн. Энэ хурлын маань бас нэг дэд салбар асуудал нь энэ бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр хүний эрхийн асуудал дээр бол одоо асуудлыг бол авч хэлцэж энд бол бичил асуудлыг бол авч хэлсэн. За үүнтэй холбоотойгоор бол хүний эрхийн үндэсний КАМС бас Швейцарын хөгжлийн агентлагийн одоо дэмжлэгтэйгээр сүүлийн 2014-өөс 18 онуудад бол бас 4 жилийн хугацаатаагаар яг энэ бичил уурхайчдаг чадварчуулах чиглэлээр бол нэлээд одоо сургалт сурчлагаа нөлөөллийн ажил за ажлыг бол зөвхөн бичил уурхайчдад биш орон нутгийн одоо төрийн албан хаагчдад чиглэсэн ийм үйл ажиллагаануудыг явуулсан. За мэдээж энэ анхын бичил уурхайн чиглэлээр уурхайт хүний эрхийн асуудал руу одоо анхаарч ажиллаж байхад бол энд бол хүүхдийн хөдөлмөрийн асуудал бол нэлээд байсан. За мэдээж энэ хүрээнд бол зөвхөн хүний эрхийн үндэсний КАМС ажиллаагүй хүүхд гэр бүл хөгжлийн газар хөдөлмөр нийгэм хамгааллын яам гэх мэтийн олон байгууллагуудын хамтын ажиллагаа энэ ажиллагааны үр дүнд бол харьцангуй одоо хүүхдийн хөдөлмөрийн асуудал бол уул уурхайн салбарт бол бас одоо байхгүй болсон гэж хэлж болохоор байгаа гэж би бол хувьдаа бодож байна. За мэдээж бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр одоо гарч байгаа маш олон асуудлуудын нэг бол энэ хариуцлагагүй бичил уурхайтай холбоотой бол байдаг. За хүний эрхийн үндэсний КАМС одоо энэ хугацаанд бол дандаа энэ хариуцлагагүй бичил уурхайг албажуулах, албан ёсоор үйл ажиллагаагаа явуулах, хариуцлагатай болох, хүний эрхийн талаар энэ хүмүүс мэдлэгтэй болох улмаар одоо эрхээ мэддэг, эрхээ шаардаж чаддаг, эргээд эрхээ эдэлсэн шигэ үүргээ хүлээдэг, үүргийнхаа дагуу За та нэмээд 1 минут хариулж. За үүргээ биелүүлдэг улмаар одоо орон нутгтаа бас одоо энэ бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр олсон орлогынхоо тодорхой хувийг бол татварт өгдөг. Энэ бичил уурхайгаар одоо ашигласан талбайгаа нөхөн сэргээдэг гэх мэтийн одоо асуудлууд дээр нэлээд өргөн хүрээтэй асуудлууд дээр бол одоо ажилласны үр дүнд бас би энэ бичил уурхайн үйл ажиллагаанд хүний эрхийн асуудал бол сайжирсан гэж харж байгаа. За баярлалаа. За дахиад нэг асуулт ирсэн байна. Сүх гэрэл гэж хүнээс асууж байгаа юм байна.
Хүний эрхийн үндэсний комиссоос нэлээд олон нэр дэвшсэн ойлгомжтой боловч нэг талаас ойлгомжтой юу дахиад авцсан байна тий. Боловч нөгөөтэйгүр хүний эрхийн үндэсний комиссийн аппаратын чадвартай боловсон хүчээр дутмаг болгох эрсдэл байх эрсдэлтэй гэж харж байна. Та хүний эрхийн сургалт мэдээлэл буюу хүний эрхийн боловсролыг дээшлүүлж чухал ажил хийж байсан байна. Та энэ ажил доголдохгүй байх халаагаа бэлтгэсэн үү гэж. За хүний эрхийн үндэсний комиссийн бүтэц оронтой гэдэг зүйлийн хувьд бас цаашид бид энийг өргөжүүлэх юм шаардлагатай гэж би бол хардаг. За өнөөдөр орон нутагт бол 21 ажилтан үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатар хотод бол ингээ 26 ажилтан байж байгаа. За нэг хэлэлцэс бол ингээ 7 албан хаагч байдаг. Тухайлбал яг энэ хүний эрхийн боловсрол судалгааны хэлтсэд бол яг ингээ 7 албан хаагч үйл ажиллагаагаа явуулж байна. За үүнтэй холбоотойгоор хүний амьдралд бол янз бүрийн зүйл тохиолдсон. Зарим нь ажилласаа гарах гэдэг юм уу, эсвэл одоо тодорхой хугацаагаар одоо төр ажилласаа чөлөөлөгдчих гэдэг юм уу. Энэ тохиолдолд бол бас бид бие бинийгээ нөхөж ажиллах, хөвгөрч ажиллах ийм чадвартай одоо хамт олон байгаа. Гэхдээ мэдээж одоо цаашд бол энэ комиссийн бүтэц оронтойг бол шүү их одоо нэмэгдүүлэх, энэ хүмүүсийг одоо чадварчуулахад одоо чиглэсэн үйл ажиллагаануудыг бол тасралтгүй одоо байнга явуулж явах юм хэрэгцээ бол байгаа. За миний хувьд бол хүний эрхийн боловсрол судалгааны чиглэлээр ажилласан энэ туршлага дээрээ тулгуурлан ялангуяа орон нутгийн ажилтнуудыг бол чадварчуулахад бол илүү их анхаарч ажилласан. Энэ дотроо бол би бичил урхаан чиглэлээр одоо орон нутагт чиглэсэн сургалтуудад одоо орон нутгийн ажилтнуудаа бол дагуулж явах тий нэг баг болж явах тухайн одоо залуучуудад одоо хүний эрхийн боловсролыг олох үйл ажиллагаанд юунд анхаарах вэ? Одоо сэтгүүлчдэд чиглэсэн сургалтууд дээр хүртэл одоо сургагч багшаар одоо авч явахдаа одоо чиглүүлж хамтарч ажиллах гэх мэтээр бол би одоо өөрийнхөө мэдлэг одоо туршлагаа бол хуваалцаж ажиллаж байгаа. За дондоо гэж хүн асуулт асуугаар болсон байна. За. Телефоны нэг. За асуулт асуугаа. Би нөгөө хүний эрхийн боловсролд паралегал буюу хууль бус хуульчдыг бэлтгэх асуудал ер нь шаардлагатай гэж та үздэггүй. Ер нь энэ паралеглийг хөгжүүлэх нь одоо хүний эрхийн үндэсний комисс нэмэртэй гэж санаж байна уу та хүний эрхийн боловсролыг дэвшлүүлэхэд? Гэсэн асуулт байна. За хүний эрхийн боловсролын одоо үйл ажиллагааг одоо олон нийтэд түгээхэд зөвхөн одоо хүний эрхийн үндэсний байгууллагын үүрэг гэж бол харах юм уу? Эсвэл зөвхөн энэ байгууллага хийх ёстой ажил гэж харуул бас энэ боломжгүй зүйл юм аа. Тэгэхээр энэ хүний эрхийн боловсролыг түгээхэд бол бүх талын одоо оролцоог бол нэмэгдүүлэх ийм хэрэгцээ шаардлага байгаа. Энэ ч үүднээсээ бид нар одоо хууль хяналтын байгууллагууд гэдэг юм уу эсвэл одоо зэвсэг түвшний анги салбаруудаас цагдаагийн байгууллагын ажилтнуудаас сэтгүүлчдээс одоо бичил урхаачид дундаасаач гэдэг юм уу ийм хүмүүс эднэрээс бол одоо тодорхой хүмүүсийг бол сонгож авч хүний эрхийн одоо чиглэлээр бол сургагч багшаар бол бэлтгэж энэ одоо хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд энэ олон талын хамтын ажиллагааг бол нэмэгдүүлэхэд бол нэлээд одоо анхаарч ажилласан. За мэдээж энэ үйл ажиллагаанд бол энэ паралегал одоо хүний эрхийн боловсролыг одоо хөгжүүлэхэд энэ хүмүүсийн одоо оролцоог бол дэмжиж одоо хамтарч ажиллах нь бол зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. За баярлалаа. За Баттуул гэж хүнээс асуулт ирсэн байна. Хүний эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдэг энэ үзэл санааг Монгол улсад хэрхэн нэвтрүүлэх вэ? Учир нь хэвлэн мэдээлэл хэрэгжүүлээгээрээ бусдын нэр төр алдар хүндэд алдаж өвөлдөө юу дуртайгаа төлөх замаар агаар орчныг бохирдуулах зэрэг кейстэй холбон тайлбарлана уу? Баярлалаа гэж. За мэдээж хүний эрхийн асуудлыг ярихдаа заавал нөгөө үүрэг хариуцлага энэ гурвын нэгдэл бол нийлжээж одоо хүний эрх гэдэг зүйл бол ярьдаг. За тийм учраас бол мэдээж би эрхээ эдэлж гин гэж хүн болгонд бол хүний эрх гэдэг бол тэгш
одоо зүйл. Тийм болохоор хүн болгон өөр өөрийнхөө эрхийг дур зоргоороо эдэлж чинь гэж одоо дур зоргоороо авирлах үйлдэл гаргах юм бол энэ маань эргээд одоо эмх замбраагүй байдал бий болоход одоо хүргэж энэ хүний эрхийн зөрчлүүдийн үндэсийг бол тавьдаг. Тийм учраас ямар ч одоо тохиолдолд бол мэдээж хүний эрхийн эрх гэдэг асуудал бол хязгаарлагдмал зүйл юм. Зарим тохиолдолд бол хүний одоо зарим нэгэн эрхийг бол хязгаарлах ийм боломжууд бол одоо нээлттэй байж байгаа. Ийм учраас бол бас ийм дур зоргийн асуудал дээр бол одоо тухайн хүнд бол үүрэг хариуцлага гэдэг зүйлийг одоо мэдрүүлэх үүднээс бол тодорхой хязгаарлалтуудыг бол хийж болох юм аа. Ажлын хэсгийн гишүүдээс асуулт байна уу? Мөгсөх. За өөр асуулт байхгүй бол танд байсан. За нэгэд яатсан юм чи товчгоо асуулт. Энэ түрүүн бас дурдгдсан хүний эрхийн үндэсний комиссийн одоо ажлын албанд олон жил ажилласан нэлээд хэдэн хүн нэр дэвшиж байгаа. За тэгэхээр таны хувьд бусад яг ажлын албанд ажиллаж исэн туршлагатай хүмүүсээс одоо юугаараа ялгаатай тий давуу талтай гэж үзэж байна вэ? Тэрийгэ тодтогч хэлнэ үү? За энэ комиссд ажиллаж исэн ажиллаж байгаа хүмүүс дотроос нэр дэвшигчид дотроос насны хувьд бас дээрэс нь энэ байгууллагад ажилласан он жил цаг хугацааны хувьд бол би бас харьцангуй энэ залуу хүмүүсээс бол арай олон жил ажилласан гэж өөрийгөө бодож байна. За нэгдүгээрт хоёрт гэвэл мэдээж бас альва зүйлд одоо хандлага дээрэс нь бас энэ комиссийн гишүүнээр нэр дэвшихэд бас хамт олонны маань зүгээс бас санал болгож исэн энэ бүх зүйл дээр бол тулгуурлаж би бас нэрээ дэвшүүлсэн юм аа. Сайхан асуух уу? Ажлын хэсэг. За. За танд баяр хүргэе. Тэгээд амжилт хүсье. Нэр дэвшиж байгаад. Би танаас нэг хоёр зүйл асуух гэсэн юм аа. Эхний асуудал болохоор зэрэг та түрүүн бас хэллээ. Энэ хүний эрхийн үндэсний комиссийн санхүү мөнгөний асуудал хаанаач хүрдэггүй. Тэгээ би ойлгохдоо танаа байгууллагыг бол ерөөсөө энэ орон нутагт бол ямар ч одоо ажиллах боломжгүй байгууллага байгаа юм байна гэж харсан л да. Ерөн одоо энэ дорнодын бүх сумаар тойроод явж байхад аймгийн төв дээр очиж явахад тэнд бол одоо хүний эрх зөрчих асуудал бол ерөөсөө газар автсан байна л да. Тэр байтугай нийслэлийн хороодоор төрийн үйлчлэгийг тэгш хүртэх ямар ч боломжгүй намчрахсан тийм ээ сонгуулийн дараагаар тэрнээс болоод иргэдэн одоо төрийн үйлчлэгийг тэгш хүртэх юм боломжгүй эрхээ зөрчүүлүүд байж байна. За сум аймаг орон нутагт бол ерөнхийдөө үндсэндээ бол хөдөлмөрлөх эрх маш хүчтэй зөрчигддөг. Хүчирхийллийн асуудал тэнд байн гардаг. Харж ханддаг хүн байдгүй тэнд. Иймэрхүү байдал газар автсан байна. Тэгэхээр энэ чиглэлээр танаа байгууллага ер нь цаашдаа энэ иргэний нийгмийн байгууллага ялангуяа энэ орон нутгийн иргэдтэйгээ их ойрхон ажиллах шаардлагатай байна л да. Ингэж танаа байгууллагын үйл ажиллагаа жигдэрнэ гэж харж байна л да. За хоёрдугаар асуудал энэ дээр та нэг тайлбар хэлээд өгөөрэй. За хоёрдугаар асуудал болохоор одоо үүнтэй холбоотойгоор эрхэн зөрчигдсөн иргэд за бас одоо амьдралын боломжгүйгээс болоод хууль зүйн тусалцаа авах гэсэн маш олон иргэд байна л да. Учраа олохгүй байна энэ улсад. Орон нутагч тийм байна, нийслэлч тийм байна. Уг нь засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон санагдаж байна тийм ээ. Үн төлбөргүй хууль зүйн тусалцаа авах төвүүдийг байгуулна гэж. Гэтэл энэ хөтөлбөр нь хэрэгжиж байгаа хэсэг нь айгүй эргэлзээтэй болчиход байна л да. Тэгэхээр энэ тал дээр танах ерөн орон нутагт нийслэлд тийм ээ. Одоо сум болгонд ч гэдэг юм уу. Энэ хууль зүйн тусалцаа авах төвүүдийг бий болгож за хүний эрхийг хангах, өөрийн эрхээ мэдэх эрхийг соён гэгэрүүлэх ямар ажлуудыг хийх вэ та? За хүний эрхийн асуудал бол мэдээж нэлээд өргөн хүрээтэй асуудал. За энд бол зөвхөн хүний эрхийн үндэсний байгууллага биш, төрийн одоо тодорхой албан тушаалтан одоо хэрэгжүүлж байгаа чиг үүргийнхаа хүрээнд хүртэл одоо хүний эрхийг хангах, хамгаалах ийм үүрэгтэй байж байгаа. За
Мэдээж комиссийн бол төсөв санхүү хүрдэггүй, орон нутагт бол хүрч ажиллаж чадахгүй байгаа ийм асуудлуудыг бол ярьж байна. 2014 оноос хойш хүний эрхийн үндэсний комисс маш олон жил ярьсны эцэст 14 жилийн дараа бол ерөнхийдөө орон нутагт бол өөрийн төлөөллийг бол бий болгож чадсан. Гэхдээ энэ бол бас нэг талаар бол ахиц бол дэвшил гэж харж байгаа. За энэ хүн маань бол ганцаараа ажилдаг. Ганцаараа ажилдаг учраас бас зарим үед одоо энэ хүн үйл ажиллагаагаа явуулахад бас одоо юу гэдгийг ажлын одоо ачаалал их байх ийм одоо тохиолдлууд бол байгаа. Зүгээр ер нь бол хүний эрхийн комиссийн гишүүн нэр томилогдож чадах юм бол би бас энэ бүтцийн асуудлыг нэрлээ нэмэгдүүлэх тэр тусмаа ядахна орон нутагт маань одоо нэг аймагт биш юм а гэхэд ядахна бүс болгонд нэг 3-5 хүнтэй нэг офис байх ч юм уу одоо ингэж бие одоо орон нутагт энэ хүний эрхийн асуудлыг одоо шийдвэрлэхэд бас одоо бие биендээ дэнд болж ингэж ажиллах ийм хэрэгцээ байгаа байна гэж бол ер нь бол хардаг. За энийг ч одоо хэрэгжүүлэхэд ер нь анхаарч ажиллана гэж бодож байна. За үүнээс гадна хүний эрхийн үндэсний комиссийн одоо энэ хуульд бол иргэний нийгмийн зөвлөлтөй байхаар бол хуульчлагдсан байгаа. За урд өмнө нь бол орон тооны бус зөвлөл гэдэг нэрийн дор бол байсан. За би бол энэ комиссийн гишүүнээр хэрвээ томилогдох юм бол энэ иргэний нийгмийн зөвлөлийг одоо бүхий л хүрээнд нь бол дэмжиж одоо комиссийн үйл ажиллагаанд бас бодиттой үр дүнтэй ийм хамтын оролцоотой байх ийм нэгж болгоход бол илүү их анхаарч ажиллана гэж бодож байгаа. Мэдээж комиссийн одоо энэ хүний эрхийг хамгаалах чиглэлээр одоо хүний эрхийг хүндэтгэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа энэ үйл ажиллагаанд манай иргэний нийгмийн байгууллагууд бол үнэхээр бол одоо тус дэм одоо гүүр болж одоо ажиллаж ирсэн. Орон нутагт хүртэл манай ажилтнууд бүгд одоо орон нутгийнхаа иргэний нийгмийн байгууллагуудтай бол ажилдгаа. За энэ зөрчигдсөн эрхийг сэргээхтэй холбоотой хууль зүйн тусалцаа авахтай холбоотой асуудлын хүрээнд бас хүний эрхийн үндэсний комиссийн хууль зүйн тусалцааны одоо төвтэй бол хамтран ажиллах юм санамж хүчгийг бол 3 жилийн өмнө бол байгуулсан. Энэ хүрээндээ орон нутагт бол манай хүний эрхийн үндэсний комиссийн ажилтнууд маань одоо энэ үн төлбөргүй хууль зүйн тусалцаа үзүүлж байгаа энэ өмгөөлөгч нартай бол хамтарч ажиллах мөн одоо давхар одоо өөрсдөө хүний эрхийн чиглэлээр болон хууль эрх зүйн чиглэлээр бол иргэдэд бол хууль зүйн тусалцааг бол хүргэж одоо өөрсдийнхээ одоо чадах чинээгээр одоо чармааж бол ажиллаж байгаа гэж бодож байна. За бидний ярилцах цаг үндсэндээ өндөрлөгт өгч байна. Би зүгээр нэг асуулт танаас асууя гэж бодлоо. Юу гэхээр та түрүүн хариулж явах явцдаа хүний эрхийн үндэсний комиссийн хараат бус ажиллахад бол санхүү төсөв мөнгөний асуудал зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгээд одоо тэрний хүрэлцээгүй байдлаас болж ямар нэгэн хүндэтгэлийн нөлөөнд автах магадaltaй байдаг. Дээрээс нь олон улсын байгууллага юм уу шашны байгууллагууд ямар нэгэн байдлаар тусламж хэмжлэг үзүүлсэн бол эргээд тэрнийхээ барьцаанд орох магадлал байдаг гэсэн тийм зүйл ярьсан. Тэгэхээр хэрвээ танай байгууллагууд урд өмнө одоо энэ байгууллагын зоош ийм асуудал хөндлөнгөөс нөлөө үзүүлж исэн орсон шийдвэр гаргахад нь хүний эрх хэрэгжлийн талаар илтгэл явуулахад нь их хурл руу явуулахад нь хөндлөнгөөс ямар нэгэн дарамт шахалт нөлөө үзүүлэх оролдлого гарч ирсэн. Энэ талаар танагдаад байна. За ер нь бол хүний эрхийн комиссд бол ийм нөлөөлөл бол үзүүлж байгаагүй. Гэхдээ би энэ асуудлыг яагаад тавьсан бэ? Яагаад хэлсэн бэ? Энд яагаад бид анхаарах ёстой юм бэ гэж бодож хэлсэн зүйл маань юу вэ гэхээр хүний эрхийн чиглэлээр бас энэ олон улсын байгууллагуудтай одоо байгууллагын хүмүүстэй уулзах энэ гадны сургалт семинар энтерт оролцоод явж байхад бол бид бас хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондоо бас туршлагаа ярилцсан бас зовлон жаргалаа ярилцсан энэ хүрээнд бол бид нар одоо төсөв маш бага. Ийм учраас бид нар гадны байгууллагуудын одоо энэ санхүүжилтээр ингэж үйл ажиллагаагаа явуулдаг. Зарим үед одоо энэ нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс одоо төсөл хөтөлбөр авдаг гэх мэтийн мэдээж энэ олон улсад одоо нэр хүндтэй байгууллагуудаас одоо хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд бол тодорхой асуудлууд бол гардаггүй. Гэтэл бол зарим нэгэн одоо нөгөө сангууд байдаг шүү дээ тий. Одоо энэ сангууд цаана нөгөө сангийн бүрдүүлсэн их усүр нь одоо шашны байгууллагын их усүрээс бүрдсэн ийм одоо байгууллагуудаас санхүүжилт авах нь энэ хүний эрхийн үндэсний байгууллагын хараат бус байдалд бол одоо сөрөг нөлөөтэй энэ гэсэн ийм одоо нөлөө үзүүлдэг гэсэн ийм туршлагууд бол олон улсад байдаг учраас би энэ эрсдлээс болгоомжлох үүднээс ийм зүйлийг бол хэлсэн юм аа. За баярлалаа. Адяг шиг нэр дэвшигчтэй бидний ярилцах 50 минутын хугацаа өндөрлсөн байна. Тэгээд танд амжилт хүсье.